За сайн бацгаана уу? За хүүхдийнхээ сэтгэл зүйг тэнцвэртэйгээр хөгжүүлэх зорилготой бид бүхний хичээлийн өнөөдрийн энэ удаагийн хичээл болохоор хүүхдийн цэвэрч нямбай байдлын чадвар байгаа. За цэвэрч нямбай байдал гэдэг бол ажил амьдралын хувьд, цаг хугацааны хувьд ч тийм ямар нэгэн үүрэг хариуцлагын хувьд ч амьдралын ер нь бүхий л талбарт цэгцтэй, нямбай одоо юм яг таг гэдэг юм уу те яг ийм дүрм журамтай тогтсон ийм хэв маягтай байхыг шаарддаг ийм чанар байгаад байгаа. За энэ чадвар нь болохоор одоо эцэг гэхийгээ дуурайж суралцдаг биш харин өөрөө давтаж давтжээж өөрөө суралцж ээж танин мэджээж бий болдог чадвар байгаад байгаа. За тэгэхээр одоо нөгөө нэг ийм хүмүүсийн нэг юм ойлголт байдаг шүү дээ тий. Би цэвэрч нямбай байх юм бол хүүхдүүд маань тий намайг дагаад ийм цэвэрч нямбай, цэгцтэй болно гэж боддогч та хүүхдүүдээрээ ямар нэгэн зүйлийг цэвэрлүүлэхгүй бол хүүхд чинь цэвэрч болохгүй гэсэн үг тий. Хүүхдээ одоо их юм нямбай хүн болох гал, цэгцтэй хүн болох гал өөрөө бүх юмаа ингээл нямбайлал, өрөөл, эмхэлж цэгцэлж тавиал байдагч хүүхдээ тэр зүйлдээ оролцуулдаггүй бол хүүхд тэр дундаас өөрөө энийг цэгцлэх нь ийм сайхан юм байна гэдэг ийм амжилтын мэдрэмж олж авахгүй бол тийм үү. Яагаад энийг цэгцлэж байгаа юм бэ гэдэг учир шалтгааныг ойлгохгүй бол хизээж таныг одоо яаж хийж байгааг хараад даган дуурайдаггүй чадвараа гэж ойлгож болно. За тэгэхээр энэ дээр бол та хүүхдээ хэрвээ цэвэрч нямбай цэгцтэй хүн болгохыг хүсэж байгаа бол хүүхдээр өөрөөр нь гүйцэтгүүлэх ёстой. Энэ бол яг өөрийнх нь юм дадал, өөрийн дотоод ухамсарын үр дүнд бий болдог юм чадвар байгаа даамаа. За тийм мэдээж энэ чадвар бол ингээд хоёр туйлтай байна. За цэвэрч нямбай байдлын одоо нөгөө илүүдэл гэж бид нар мэднэ те. Илүүдэл нь одоо юу вэ гэхээр илүү юм ясархуу ямар нэгэн зүйлийг ягштал биелүүлнэ. Яг ийм байсан байранда байна гэдэг ийм зарчимтай тий. Хэрвээ тухайн зүйл нь ингээд ямар нэгэн байранда байдаггүй, эмх замбраагүй байх юм бол тэр хүний дотоод сэтгэл зүйн асуудлууд нь хөндөгдөж эхэлдэг. Хэлөө өөрт нь тухгүй түүнийг төвчгэд илүү төвөгтэй болж эхэлдэг гэсэн үг. За илүүдэл бол яг ийм байсан байранда байна гэдэг ийм илүү их дүрм журамд захирагддаг ийм зан чанар байгаад байгаа. За одоо энэ маань нөгөө ингээд дамжирсаар байгаад OCD гэж бид бүхэн мэднэ шүү дээ тий. Яг нэг юм албадмал одоо яг л нэг юм яг таг байх хэрэгтэй гэдэг юм хатуу ихтгэл үнэмшилтэй хүмүүс байгаа. Ийм сэтгэл зүйн асуудлууд руу одоо хүрэх эрсдэлтэй байгаад. За дутагдал гэдэг нь болохоор хитрхи замбраагүй тийм үү? Хайхрамжгүй хамаг юм ингээд хаана юу байгаа нь тодорхой бус эмх цэцгүй ийм байдалд хүрэгдэе. За тэгэхээр энэ байдлыг одоо бид нар ингээд тэнцвэртэйгээр хөгжүүлэхийн тулд тэгвэл яах юм бэ гэхээр энэ дээр болол хүүхдэд өөрт нь цэгцлэх, цэвэрлэх, нямбай байх тийм үү? Энийг яагаад ингэж хийж байгаа юм бэ гэдэг ийм нөхцлүүдийг өөрт нь маш сайн үүсгэж өгөх хэрэгтэй багаас нь гэсэн үг. За өөрөө цэгцэлж, өөрөө цагийн хуваараа гаргаж, өөрөө тэ ямарваа нэгэн зүйлийн зохион байгуулалтыг хийж чадаагүй байж чи яагаад намайг дуурайгаад ингэ цэвэрч болдгоо нямбай болдгоо юм гэдэг ч юм уу те. Ингэх боломжгүй. Энэ нь бол та бүхнийг одоо шууд хараад дуурайдаг чадвар биш, өөрөө гүйцэтгэж байж, өөрийн гэсэн юм туршлага дээрээ үндэслэн одоо бий болдог чадвар юм аа. Тэгэхээр хүүхдэд эмх цэгцтэй цэвэрч нямбай энэ чадварыг хөгжүүлэх байгаа бол та өөрт нь боломж олгох хэрэгтэй гэдэг юм зүйл байгаа. За дээрэс нь одоо хитрхи ийм шаардлага өндөртэй байгаад гэдэг. Тэг шаардлага өндөртэй ээж аавуудын одоо шахалт дарамт ч юм уу те ийм байдал өндөртэй хүмүүс илүү бас их юм эмх цэгцтэй буюу одоо юу гэдэг ер нь тийм эмх цэгцтэй ийм байдал руу орох хандлага айгүй өндөр байгаад байдаг. Тэгэхээр таны хүмүүжлийн арга барил ер нь ямар вэ гэдгээ анзаарах хэрэгтэй. За эсвэл бүр ингээ хүүхдэд огт хариуцлага өгдөггүй ч юм уу те. За хаана юу байгаа нэг тийм чухал биш байдаг ч юм уу. За би хийчихё, би ингээ болгочихё те гэдэг ийм байдал нь эргээд хүүхдийг одоо юм ямар нэгэн
хариуцлагын мэдрэмжгүй, эмэх цэгцгүй ийм байдалд хүргэх магадaltaй байдаг. За энэ бол тэгэхээр энэ дээрээс яг юу гэж дүгнж хэлмээр байна гэхээр хүүхдэд өөрөө өөрийгөө одоо ингээд эмхэлж цэгцлэх тийм нөхцөлийг үүсгэх хэрэгтэй. Хэтэрхий их таны одоо ингээд ингээрээ тэгээрээ энэ нь ийм байх ёстой шүү гэдэг ийм одоо шахалт шаардлагууд бол одоо хүүхдийг түгшүүртэй нөхцөл байдал руу авчна гэхээс биш хүүхдэд цэвэрч байдал одоо нямбай байдалд сурахгүй. Тэрнийхээ оронд чи өөрөө яаж эмхэл цэгцлэмээр байна тийм үү? Тийм нөхцөлийг бүрдүүлснээр хүүхэд илүү нямбай эмэх цэгцтэй хүн болдог байх нэ.